асуудлуудыг яагаад эдгээр хоёр асуудлыг төлөөлж оюутнуудынхаа дуу хоолойд төлөөлөлж хилцүүлж одоо дотоод асуудал байдаг баг. За нөгөө талаас бол оюутны бид нар маш хүндрэлтэй энэ бол Монголын ирээдүй болсон өндөр амжилт хүсье гэж хэлмээр байна. Баярлалаа та бүхэнд. За ингээд өндөрлөө тий. За хэвлэлийн мэдээ бэлдсэн байгаа. За 2019 оны 4 сарын 1-ний өдөр Монгол Улсын төрийн ордонд Монголын нийт ихтэй сургуулийн оюутны байгууллагын удирдлагуудын нэгдсэн хурал болсон. Энэ хурлаас нийт ихтэй сургуулийн оюутны байгууллагын удирдлагууд хамтдаа төрийн зүгээс оюутанд олгодог тэтгэлгүүдийн асуудал дээр дөрвөн үндсэн зүйл дээр бид нар байр сууриа илэрхийлж оюутнуудаа бас хасагдсан. Мөн бас тэр чигээрээ одоо буурсаар байгаа дөрвөн үндсэн тэтгэлгийн асуудлыг нөхөн сэргээх асуудлаар оюутнуудтайгаа нэгдэж дуу хоолойгоо хүрэхээр өнөөдрийн хэвлэлийн баг хурлыг хийж байна. Ямар дөрвөн асуудал вэ гэхээр нэгдүг нь 2003-аас 2013 оны хугацаанд Монголын нийт оюутнуудад смарт картаар дамжуулаад үн төлбөргүй автобусанд зорчдог байсан эрхийг бууруулсаар байгаад 2013-аас 2015 онд 44 удаа болгосон үн төлбөргүй. 2015 оноос хойш 44 удаагийн зорчих эрхийг 22 удаа болгож бууруулсан. Өнөөдөр бүр цаашлаад даваа бүр төрийн эрх барьж байгаа хүмүүсийн дунд 22-ыг хүртэл зогсоох тухай яриа гарч ирсэн байна. Иймээс оюутнууд өнөөдөр 22 удаагийн эрхийг үндэслэлтэй байдлаар бид нар нөхөн сэргээж 40 удаа болгож өгөөч гэдэг хүсэлтийг бид бүхэн тавьж байгаа. Ямар нэгэн бэлэн мөнгийг оюутнууд бол хүсээгүй. Иймээс бидний хичээлээсээ сургуультай ирэх, буцаад явах удаагийн энэ оюутны виза картны одоо хөнгөлтийн эрхийг нэмж өгөөч гэдэг хүсэлт шаардлагыг хүргүүлэхээр болж байгаа. Хоёр дахь үндсэн асуудал нь нэгд өдөр болсон оюутны байгууллагуудын хурал дээр яригдж байгаа хамгийн томоохон нэг санал бол оюутан цэргийн одоо квотын тоог нэмж өгөөч гэдэг хүсэлтүүд бүх ихтэй сургуулийн оюутны холбоотууд яригдж байгаа. Нэгдүгээр курсын хүүхдүүд оюутан цэргийн асуудалд хамрагдах боломжтой гэж журам дээрээ байгаа боловч 2, 3, 4-р курсын хүүхдүүд хамрагдаг талаар маш олон гомдлууд бидэнд ирж байгаа. Энэ талаар манай одоо өнөөдөр цугласан ихтэй сургуулийн оюутны байгууллагын удирдлагуудаас мэдээлэл хийн. Гурав дахь нь 70,200 төгрөгийг өнөөдрийн засгийн эрх барьж байгаа. Одоо улсын хурлын гишүүд 2016 оны сонгуулиар гарахдаа үндэсний тэтгэлгийг нөхөн сэргээж олгоно гэж хэлжсэн бол 2016 оноос хойш 70,200 төгрөгийн тэтгэлгийг тэр жигтэн зогсоосон. Мөн 2019 оны 1 сарын 1-ээс эхлэн мэрэгжил сургалт үйлдвэрлэлийн төв суралцж байгаа хүүхэд болгонд 100,000 төгрөгийн урамшуул тэтгэлгийг олгоно гэж хэлчихэд өнөөдрийг хүртэл олгоогүй байгаа. Өнөөдөр Монголын ирээдүй болсон оюутан залуучууд бид бүхэн худал амлалтанд хуурдахгүй. За дөрөв дэх үндсэн асуудал сургалтын төлбөрийн нэмэгдлийг 2018-аас 2019 оны хугацаанд Монголын нийт ихтэй сургуулийн төлөөллүүд бид нар энэ танхимд суугаад эсэргүүцэж байсан. 2018 оны 8 сарын 26-ны өдөр хамгийн анхны хэвлэлийн баг хурлыг хийж ихтэй сургуулиуд сургалтын төлбөрөө бид нар энэ удаа нэмжлээ. Уучлаарай гэдэг байдлаар зөвшөлдсөх хурлыг төрийн ордонд нийт Монгол Улсын боловсрол соёл шинжилгээ ухаан спортын яам нийт ихтэй сургуулийн удирдлагууд, оюутны байгууллагын удирдлагуудын 3 талд зөвшөлдсөх хилцүүлгийг хийж сургалтын төлбөрийг 2019-оос 2020 он нэмэхгүй гэж хэлж байсан. Хамгийн харамсалтай нь өнөөдөр ихтэй сургуулиуд ярьсан ярианда амлсан амлалтандаа хүрэхгүй сургалтын төлбөр буюу 1 кредит цагийн тооцоог дахин нэмэх гэж байгаа гэсэн ийм яриа ихтэй сургуулийн оюутнууд болон сургуулийн холбогдох зарим удирдлагууд яригдах боллоо. Иймээс жил болгоны 8 сард аль хэдийнэ сургалтын төлбөрийг 5 сарын сургуулийн тууцын хурлаар нэмцэн гэдэг шийдвэрийн дагуу өнгөрсөн жил үүнийг цуцалж чадахгүй гэсэн хариу өгчээсэн бол бороо орсны дараа одоо цуваа өмсөх биш. Өнөөдөр холбогдох шийдвэр гарахаас өмнө Монголын оюутан залуучууд та бүхнийг бас бидэнтэй нэгдэж сургалтын төлбөрийн нэмэгдлийг нэмэхгүй байх талаар бас одоо хамтдаа байр сууриа илэрхийлэх байхаа гэж одоо та бүхнийг уриалмаар байна. За өнөөдөр бол үндсэндээ бол миний хувьд бол хоёр асуудлыг дэвшүүлж ярина. За нэгт юу юм гэхээр мэдээж автобусны юм оны зорч эрх буюу 22-ыг одоо төвчлөх талаас. За яагаад гэвэл энэ зүйл оюутнууд бидэрт хэрэгтэй байгаа юм гэж. Мэдээж бид бүхэн энэ тэндээс олон газараас ирдэг 2-3 газар дамжиж ирдэг оюутнууд байдаг. Магадгүй үүнийхээ хажуугаар өөр хичээлээ тараад авахгүй өөр номын сан суух ч юм уу тийм хичээлээ давтдаг оюутнууд байдаг. За гэвч энэ 22 дардаг эрх маань одоо бидэрт хүрэлцэхгүй байна. Тэ ямар нэгэн байдлаар бид нар ийш тийш явах ч юм уу ямар нэгэн байдлаар өөр газар очие, өөр номын сан сууя, өөр орчинд очиж хичээлээ давтдаг гэхээр энэ нэг сард хүрдэггүй. Замун дээрээс нь оюутан зэрэг Монгол улсынхаа үн цөлөнд төрийн албан хаагч заавал
эрд цэргийн аль паасан байх хэвээр заасан байдаг. А гэвч оюутнууд бид маань одоо суралцахын хажуугаар жил явна гэхээр тодорхой хэмжээний цаг алддаг. Магадгүй ихэнх оюутнуудаас асуухаар яд гэхээр би ингээд амарчлаад 103 сард оюутан цэрэгт хамрагчих юм бол үдсэн хугацаанд гадаад явж сурах юм аа. Айлсвал мэрэгжил боловсруулаа дээшлүүлье гэж ярьдаг. За үүнийх нь хүрээнд бидний оюутан цэргийнхаа кодыг нэмэгдүүлээд замун дээрээс нь явах оюутнуудыг илүү болгож өгвөл хэрэгтэй болов гэж. Жилээч оюутан сургалтын төлбөр өсөд байна. Энэ сургалтын төлбөр өсдөг нь яг яа өсдөг юм бэ? Нэг талаасаа яг сургуулийн одоо дотоод асуудал байдаг баг. За нөгөө талаас бол оюутан бид нар маш хүндрэлтэй энэ бол сургалтын төлбөрийн одоо үн бол маш өндөр хөрөгдсөн байгаа. Үүнээс болоод сурч чадахгүй бас хичнээн олон аавын охин ээжийнхүү байгаа бол тий. Тэгэхээр энэ тал дээр бас манай ихтэй сургуулийн одоо захиргаа удирдлагууд харах хэрэгтэй. За өнгөрсөн жилээс цагаа дараа хэлсэн зөвшөөрөх одоо 3 тал суудлын дээр суусан гэж ярьж байна. Ингээд суугаад байхаар одоо дахиад сургалтын төлбөр нэмэгдээд байна. Оюутан биднээс гадна бидний сургалтын төлбөр төлж гэж зовж байгаа одоо аав ээж маань бас нөрөөдөө маш том ачаал ирж байгаа. Энэ бол одоо ингээд жилээс жил Монгол Улсын үндэсний сургууль дээр гээд одоо ингээд 10-аас 20% нэмэгдэж байгаа. Хөдөөж сургууль дээр өнгөрсөн жил 15-аас 20% орн нэмэгдсэн байгаа. Энэ бол маш өндөр үзүүлэлттэй. За анх намайг оюутан 1-р курст орж байгаа бол сургалтын төлбөр харьцангуй энгийн байсан. 2-р курст ороход нэмэгдсэн 3 дахиад нэмэгдлээ. За энэ бол ер нь байж болохгүй асуудлаа гэж бид бүгдээр ингээд бид бүгд өнөөдөр ингээд хорхолцуулах байгаа ч гэсэн бид бүгд ард Монголын нийт оюутнууд байгаа. Бид нар ерөнхийдөө дөрвөн зүйлийн асуудал дээр л ярилцж байгаа. Энэ бол Монгол оюутнууд тулгуурлаж байгаа хамгийн том дөрвөн асуудал. За Монголын нийт ихтэй сургуулийн оюутны байгууллагууд бол Монголын ардаа байгаа нийт одоо ирээдүйн болсон оюутан залуучуудын төлөөллөө. Өнөөдөр өнгөрсөн 3-4 жилийн хугацаанд Монголын оюутнуудад чиглэсэн тэтгэлэг, тэдэнд зориулагдсан тэтгэмж, тэдэнд зориулагдсан хөнгөлтүүд бүгд буурсаар мөн бас хасагдсаар байна. Иймээс Монголын нийт оюутнуудын одоо байгууллагуудын зүгээс оюутнуудаа хандаж хоёр уриалгыг хийх гэсэн байгаа. Нэгдүгээр нь өөрөө өөрийнхөө эрх ашигын төлөө дуу хоолойгоо хүргэж 2019 оны 4 сарын 5-ны өдөр өглөө одоо 9 цагаас Сүхбаатарын талбай дээр хамтдаа нэгд автобусны хөнгөлтийн картыг бид нар 100% үнэлбэргүй болгооч гэж бид нар хүсээгүй. 22 удаагийн эрхийг 7 хоногт ажлын 5 өдөртөө гэрээсээ өглөө сургууль явлаа буцлаа. Өдөрт 2 удаа, 7 хоногийн 10 удаа, нийт сард 4-7 хоног байдаг бол 14-өөр үржих 40 удаа буюу 22 удааг 40 удаа болгож өгөхийн одоо дэмжиж Монголын нийт оюутнууд та бүхнийг хамтдаа дуу хоолойгоо хүргэхийг хүсэж байна. Холбогдох байгууллагуудад бид нар Монголын нийт оюутнуудын энэ дөрвөн асуудал дээр дэмжсэн гарын үсгийг цуглуулж бидний ард өнөөдөр Монголын нийт оюутнууд байгаа шүү гэдгийг харуулж албан ёсны албан тоодыг хүргүүлнэ. Иймээс нэгд автобусны зорчих эрхийг 22-ыг 40 болгохыг хүсэж байгаа оюутнууд дахин хэлээ. 2019 оны 4 сарын 5-ны өдөр Сүхбаатарын талбай дээр бид нар 50 жагсаалыг өрнүүлнэ. Энэнд одоо зохион байгуулалтаагаар нэгдэж өгөөч гэдгийг хүсмээр байна. Энэ бол 50 хөдөлгөөнийг оюутнууд хийх болно. Хоёр дахь нь 70,200 төгрөгийн сургалтын тэтгэлгийн асуудал. Хэдий өнөөдөр одоо яг энэ асуудал бол шийдэгдэх боломжгүй байгаа боловч бид нар одоо холбогдох шийдвэр гарцсныхын дараа бус одоо урьдчилан энэ 70,200 төгрөгийн асуудлыг холбогдох төрийн өндөрлгүүд бид нар бас давхар хүргэх болно. За юуны оюутан цэргийн асуудал. Квот үндсэндээ жилд 1000 оюутан явдаг. Ихтэй сургуулиудад тэнцүү байдлаар хуваарлагддаг. Үүнийг нэмэгдүүлэх талаар төрд бид нар холбогдох хүмүүс хүсэлтийг хүргүүлнэ. Хамгийн гол дөрөв дэх асуудал буюу өнгөрсөн жил оюутнууд тэр чигээрээ биднийг дэмжиж байсан сургалтын төлбөрийн нэмэгдлийг бид нар энэ удаа хатуухан шиг тэмцэх болно. Хэрвээ өнгөрсөн жил бидэнд 3 талд зөвшөлдсөх хилцүүлэг нэрийдлээ сургалтын төлбөрийг нэмэхгүй гэж хэлчихээд өнөөдөр нэмж байгаа сургууль байвал танай сургуулийн хаалгыг барьтлна. Таныг магадгүй улсын төрийн сургуулийн захирал байгаа бол таныг худал амлалтыг оюутнуудаа өгсөний хариу болгож таны албан тушаалтаа ярьтал Монголын оюутнууд өнөөдөр тэмцэх болно шүү гэдгийг албан ёсоор хатуу сануулмаар байна. Ингээд эцэст нь хэлэхэд Монголын оюутнуудаа бидний ард байгаа увайгүй хідэн төрийн эрх барьж байгаа хүмүүс биднээс нэг зүйлийг асууж байгаа. Та нар хэвлэлийн багварл хийж чаддгийм байна. Та нар өнөөдөр биднэрт албан тоотыг өгч чаддгийм бэ? Та нарын ард харин та нарын яриад байгаа зүйлийг дэмжиж байгаа оюутан байгаа мó гэж биднээс асууж байна. Ийм увайгүй зүйлийг асууж байгаа төрийн өндөрлгүүд бид нар хариулт болгож Монголын нийт оюутнууд та бүхнийг 22 удаа зорчдог энэ эрхийг 40 болгохын төлөө, сургалтын төлбөрөө нэмэхгүй байхын төлөө, мөн бас оюутан цэргийн квотыг нэмэхийн төлөө хуучин олгодог байсан 70,200 төгрөгийг олгоно гэчээд олохгүй зогсоосон худал амлалт өгсөн төрийн эрх барьж байгаа хүмүүсээс ам асуухын төлөө 2019 оны 4 сарын 5-ны өдөр өглөө 9 цагаас одоо төв талбай болох Сүхбаатарын талбай дээр хамтдаа тайван жигсаал та бүхнийг нэгдэхийг уриалж байна.